Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүний эрхийн үндэсний комиссийн 16 дугаар илтгэлийг хэлэлцэж, хилцүүлгийн явцад хүний эрхийг хамгаалах чиглэлээр хуульд холбогдох өөрчлөлт оруулах, ажлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахар боллоо. Өнөөдөр нийгэмд хамгийн ихээр нууц далд хэлбэрээр үйлдэгддэг гэмтэрэг бол хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль бол бий, харин ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн албан тушаалтан иргэнд тооцох хариуцлага сул байна. Ажлын байрны дарамт бол олон хэлбэртэй байгаа шүү. Энийг ялангуяа ажлын байран дээр ийм дарамт байж хизээч болохгүй. Ялангуяа энэ бол төрийн байгууллагад маш их байна гэж байгаа шүү дээ. Монголчууд эмэгтэйчүүддээ залуу бүсгүйчүүддээ сайхан хүүхнүүддээ хандах хандлагыг л өөрчилсөн бүр аймаар юм болж байгаа шүү гэдгийг л би товчхон хэлж байгаа энэ зам. Нуруу туруугаар нь нас хүүсээр нь царай зүсээр нь ажлын байр зарладаг болсон шүү. Дэлгэр сайхан гишүүнийг хэлдэг үнэн. Тэргээ тэрнийхэн дараа тэрнийхэн ашгийг одоо яахдаг. За өнөөдөр цэргийн байгууллага, захиргааны байгууллагууд дээр хэрвээ энэ нөхцөл тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол цол ахиулдаггүй эсвэл ажид албан тушаалт нь өөр газар ажиллуулдаггүй гэсэн ийм одоо гомдол саналууд бол ирж байгаа. За би 2014 оны улсын хурал дүргэн барьсан илтгэл дээр шүүх шийдвэр гүйцэтгэх ерхий газрын ажилтнуудаас авсан санал асуулгаар яг энэ бэлгийн дарамттай холбоотой асуудлыг гаргаж тавьж исэн. За тэрний дараа бол бас ажилтнуудыг ажлаас нь өөрчлөх асуудал бас яригдсан. Тэгэхээр өнөөдөр бол цэргийн байгууллага, захиргааны байгууллага, за их сургуулиуд дээр бол энэ нэлээд байгаа. Монгол улс дахь хүний эрх хэрэгжүүлээний тухай 16 дугаар илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан хүчирхийлэлтэд тэмцэх тухай, гэмтэргээс урьдчилан сэргийлэх тухай зэрэг олон хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байгааг нийгмийн бодит жишээнүүд харуулсаар байгаа юм. За үүний нэг нь эрүүдэн шүүх явдал хүнийг гэмтгэрийг үйлдсэн эсхийг шүүх эцсийн шийдвэрээр тогтоодог. Гэтэл сэжигтнийг мөрдөн байцаах шатанд эрүүдэн шүүлт хамгийн ихээр үйлдэгддэг болохыг хүний эрхийн байгууллагаас мэдэгдэж байна. Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар бас нэг санал байна. Горимын одоо зөрүүтэй санал ялангуяа эрүү шүүлт тулгах гэмтэргийг хараат бусаар үр дүнтэй мөрдөн шалгахад байгууллагын бүтэц оронтойг одоо энэ хүний эрхийн комисс шийдэж өгөхгүй бол энэ асуудал бас яг амьдрал дээр үр дүнгээ өгөхгүй байна. Өнөөдөр ихэнх тохиолдолд цагдаадар ялангуяа хэрэг гарсны дараахан шатанд эрүү шүүлт тулгадаг, хууль зөрчдөг гомдол маш их ирж байгаа. Маш их ирж байгаа. Тэгээд ганцхан цагдаагийн нэгж байгаа, тэрлүү бичдэг. Нотлогдохгүй байна. Тийм биш байна гэдээ хариу өрүүлчих юм аа. Тийм учраас одоо хаана байдığım ийм хараа тус хянан шалгах байгууллага гаргаж өгөхгүй бол Монгол улс энэ эрүү шүүлтийн хувьд бас аваа гайгуулж явсан эргээд болохоо байх нэ. Монгол Улсын засгийн газар хүнийг эрүүдэн шүүхэн эсрэг олон улсын конвенцэд нэгдсэн байдаг. Гэвч эрүүдэн шүүх асуудал хэд хавтгаарсан, загвар прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байхад ийм тохиолдолд асуудлыг шалгах боломжтой байжээ. Гэвч энэ бүтцийг татан буулгаснаар өнөөдөр эрүүдэн шүүлтээс болж хүний эрх маш ихээр хохирч байгааг анхаарах цаг болсныг санууллаа. 3 дугаар микрофон.